халуун ус өгөх талаар бол нэг жижиг гомдол байна л да. Яагаад гэвэл зэрэг энэ эрчим хүчний зохицуулах хорооно шийдсэн юм уу? Халуун ус өгчгээд халуун ус харин одоо халаас нь ус халаасны төлбөр гээд ингээд давхар ийм төлбөр аваад байгаа юм. Жишээлбэл халаалтад нэг 24 гаруй мянган төгрөг авчгаад ус халаасны төлөөргээд бас нэг 10 гаруй мянган төгрөг авч байгаа нэг ийм одоо дутагдал байгаа. Би тэрнийг бол юу гэж ойлгож байна вэ гэхээр энэ станцаас шууд бол халуун усаа өгч байгаа. Тийм учраас давхар ийм төлбөр хэрэглэгчд бол төлөх учиргүй гэж ингэж ойлгож байгаа. За нөгөө нэг ийм юу нь бол энэ орон сууцтай хамтаартай холбоотой юм шиг байна. Даатгалын мөнгө гэж бас одоо 1500 төгрөг авч явах юм. За энэ бол даатгал бол сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж эцэс нь байрны хөмсүүдээс зөвшөөрлөө аваад даатгалаа төлсөн бол болно. Өөр нөхцөлд бол одоо би болохгүй гэж ингэж ойлгож байгаа. Нэг ийм хоёр зүйлийг би энэ одоо танай телевизээр дамжуулж хэлье гэж ингэж бодсон юм аа.